Сайн байцгаана уу хэрэглэгч та бүхэндээ энэхүү бичлэгийг үзэх өдрийн мэнд хүргэе. Бараа бүтээгдэхүүний мэдээлэл олохыг зорддог Next Media-гийн инженерийн зөвлөгөө болон маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт Next сурвалжлагын төвийн инженер Томбаяр оролцож байна. Сайн байцгаана уу. Өнөөдрийн манай инженерийн зөвлөгөө болонд маань Японы Brother брендийн оюутлын машины ашиглалтын зөвлөгөө болон засвар үйлчлэгийн талаар мэдээлэл өгөх гэж байна. Хэрэглэгч үйлчлэгийн төв дээр ирсэн асуултуудыг одоо инженерээс асууя. Хэвчлэн оюутлын машиныг ашиглахдаа хэрэглэгч маань ямар шалтгаанаас болж засвар үйлчлэгийн төвд ханддаг вэ? За, оюутлын машины хувьд хэрэглэгч маань утас зүүнний сөвлгөөг одоо буруу хийснээс болоод дэлгэсэн дээр алдааны коднууд гарч ирдэг байгаа. Энэ маань болохоор бол одоо эвдрэл гэмтэл биш ээ. Тэгээ үнийг бол одоо хэрэглэгч өөрөө засварлаж болно. Мөн манай одоо засварын төвтэй холбогдоод мэдээлэл авч болно. Алдааны тэмдэглээнүүдийг хэрэглэгчд маань өөрсдөө хэрхэн засах боломжтой? Алдааны хувьд хөвчлэн төгөөмөл гардаг алдаа нь бол Y1 алдаа заадаг байгаа. Энэ алдаа маань юу вэ гэхээр одоо машиныг хоосон ажиллуулах, одоо утсыг сүвлээгөө үедээ ажиллуулах, мөн хөл педал гişгүүр дээр гიშгсэн. Энэ тохиолдолд гарч ирдэг алдаа байгаа. Энэ алдааг маань хэрэглэгч өөрөө бүрэн засварлах боломжтой. Хөл педалыг залгаатай чигээр нь гიშгэж байгаад машиныг унтраах тавчан дээр дарна. Тэгээд гიშгсэн чигээрээ буцааж асаагаад реверс буюу энэ буцаах тавчан дээр дарснаар тухайн алдаа маань алгуулдаг байгаа. Оюутлын машиныг ашиглахаас өмнө хэрэглэгчийн зааварчилгаатай танилцсан байх ёстой. Зааварчилгааны дагуу одоо цахилгаан үсгүүр залгаад дагалдах босод хэрэгслүүд одоо педал, утас эдгээрийг одоо зөв сөвлж ашигласан байх ёстой. Уландаа утас нь орооцолтой бүр ингээд авч чадахгүй ийм алдаа заасан байдаг шүү дээ. Яг энэ тохиолдолд яг ямар арга хэмжээ авах вэ? За, утас орооцолсон үед бол оюутлын машиныг эхлээд цахилгаан үсгүүрээс салгаад унтраасны дараа одоо энэ уланд байгаа хэсгийг онгоолгоод улыг бас авсан байх шаардлагатай. Зүв болон одоо юугаар гэмтээхгүйгээр утсыг зөвлөн тасалж татаж авдаг байгаа. Бас бусад өөр загварын оюутлын машинуудыг засах одоо ийм үйлчлэг байдгүй манай засварын дээр. Өөр орноос авсан, Америкаас авсан 110 вольтын үсгүүрт ажилладаг гэсэн оюутлын машинууд одоо орж ирдэг. Үүнийг бол одоо 220 вольтын үсгүүр залгадаг болгож засварлах бүрэн боломжтой. Энэ сурвалжлагыг бол манай засварын төв дээр хийж байгаа. Механикийн ангиуд болон одоо дагалдах хэрэгслүүд бол манай засварын төв дээр бэлэн байгаа. Үн өртгийн үед боломжийн. Хатамлын машин одоо ажиллуулахдаа одоо анхаарах зүйлсүүд нь юу гэдэг юм бол энэ ч нэг маш олон нарийн деталь ажиллагаа өгдөг шүү дээ. Тухайн одоо оюутлын машинд зориулсан одоо үйлдвэрийн програм хангамжийг хэрэглэх юм бол одоо илүү нэвтршил сайтай одоо оюутлыг хийдэг байгаа. Манай нөхцөлд бол одоо өөр бусад програмыг бол ашиглаж байна. Гэтэ яг үйлдвэрээс нь одоо энэ оюутлын машинд одоо зориулсан програмыг ашиглах юм бол оюутал маань илүү бас сайн гарна гэсэн. Өнөөдрийн дугаараар хэрэглэгч үйлчлэгийн төв дээр ирсэн оюутлын машины талаарх асуултанд хариулж мэдээлэл өглөө. Та бүхэнд одоо оюутлын машинтай холбоотой өөр асуулт байх юм бол манай Next Service Mongolia Facebook хуудас руу бичиж болно. Мөн 7719 series лавлахаас одоо залгаад мэдээлэл авч болно. Энэхүү бичлэгэнд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн төгсгөлд Brother брендийн оюутлын машиныг хэрхэн ажилуулах заавар дарааллыг үзүүлэх болно. Баяртай.